За сайн байцгаана уу? Залгамж төвийн зөвхт тавтай морил. За өнөөдөр би та нартайгаа дахин нэг хэрэгтэй сэдвийн талаар уулзах гээд бэлдээд суусан байна. За өнөөдрийн хэдүүлэнгийнх нь ярилцах сэдэв бол Солонгос улсад ерөн сурья гэж шийдэхээс өмнө судалж мэдэж авсан байх ёстой зүйлсийг та нартай би танилцуулах чинь. За яагаад энэ зүйлсийг та Солонгос сурахаасаа өмнө мэдэж судлах хэрэгтэй вэ гэхээр нэг цаг хугацаа хэмнэж байгаа. За хоёрт болохоор мэдээж санхүү хэмнэж байгаа. Дээрээс нь буруу зөрүү алдаа гаргаж өөрийгөө хохирохоос хамгаалж байгаа хэрэг болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол ерөн Солонгос сурья гэж шийдсэн хүн болгон эдгээр нэг зүйлсийг мэдээд авсныхаа дараа ер нь би Солонгос сурах нь зөв юм уу, буруу юм уу? За сурахаар бол ийм зүйл дээр анхаарах ёстой юм байна гэдгээ өөрөө мэдээд авчна гэсэн үг. За очсныхоо дараа заавал мэдэж аваад тухайн үедээ хохироод ч гэдэг юм уу те ингэж гарц гаргах шаардлагагүйгээр явхаасаа өмнө мэдэж авчих юм бол тэр хэрээрээ танд хэрэг болох зүйлсүүдийг би ярих болно. За хамгийн эхлээд Солонгос сурья гэж шийдэхээс өмнө мэргэжил сонголтынхон сонголтыг хийх ёстой. За манай Солонгос сурж байгаа ихэнх хүүхдүүдийг хараад байхад яг Солонгос руу явхаасаа өмнө мэргэжил сонголтоо хийх биш, очиж байгаад мэргэжил сонголтоо хийя, тэнд нь очиж байгаад болё гэж хойш тавьдаг хүмүүс бол маш их байдаг. За эдгээр хүмүүс маш том алдаа гаргаж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр яг альва нэг гадаад улсад сурах гэж байгаа бол эхлээд мэргэжлээ сонгосон байх ёстой байдаг. За мэргэжлээ сонгосныхоо дараа тэр мэргэжлийнхаа дагуу би айл улсад сурвал надад илүү ашигтай бай. За төгсөө тухайн улстай бас нэг ажиллаад туршлага хуримтлуулах боломж байна вэ гэдгийг судалж мэдхийн тулд эхлээд мэргэжлээ сонгосон байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хэрвээ та Солонгост ер нь сурья гэж бодож байгаа бол эхлээд мэргэжлээ сонгоод Солонгост ер нь мэргэжлээрээ ажиллах боломж ямар байдаг, ямар мэргэжлээр сурвал Солонгост мэргэжлээрээ ажиллаж чадах вэ гэдгийг судалж мэдээд мэргэжлээ сонгосныхаа дараа би Солонгос явъя, Солонгост хэлний бэлтгэл сурья гэдгээ шийдэх хэрэгтэй байна. За тэгэхгүй болохоор очоод хэлний бэлтгэл байхдаа сурыг тухайн үед нь болох байлгүй дээ. За эсвэл арай жоохон төлбөр хямдхан мэргэжлийг сонгоё гэдэг юм. Ингээд олон бусад хүчин зүйлсийн нөлөөллөөр мэргэжлээ сонгочхоор хичээлээ үзэж байгаа авдаа хичээлээ ойлгохгүй тий. За дээрэс нь дургу байх. За төгсөөд ерөөсөө тэр мэргэжлийнхаа хэргийг гаргахгүй Солонгостоо үлдээл хар ажил хийгээл явах гэх зэрэг олон хохирлуудыг амсаад байна. Тэгэхээр Солонгос руу сурахаар явахаас өмнө заавал би ямар мэргэжилтэй болох ч байгаа вэ? Тэрийг сурахын тулд Солонгос руу явах нь зөв юм уу, буруу юм уу гэдгээ судалж мэдсэн байх шаардлага хамгийн түрүүнд байна гэдгийг маш сайн хэлмээр байна. За дараагийн нэг зүйл болохоор төлбөр санхүүгийн байдлыг айгүй сайн судлах хэрэгтэй. За ерөн Солонгос руу явбал төлбөр хэд болдیں۔ За очоод амжиргааны зардал яадгийн, ажил хингээ Солонгост төлбөрөө олж чаддгийм үү? Хэлний бэлтгэл явал яах юм? Бакалаврт нь явал яах юм? Магистрт нь явал яах юм? За ерөн Солонгост байгаа хүүхдүүд ажил төрөл хийгээд төлбөрөө олж чадаад байна уу? За нөгөө ажлыг олохдоо яаж олдгийм бол гэх мэт очоод тэр санхүү мөнгөтэй холбоотой зүйлсүүдээ гаргахаасаа өмнө судалмаар байна. За тэгэхгүй нэг монголчууд айгүй Солонгос руу явж ажилдгаа гэдэг ойлголтоос болоод хүүхдүүд Солонгост л очих юм бол мэргэжлээрээ ажиллаад эсвэл Солонгост очих юм бол цагийн ажил хийгээл төлбөрөө олоод сурч болдгоо гэдэг нэг юм хийсвэр ойлголтыг тэр аяараа авчаад байна. Тэгэхээр энэ бол ер нь хийсвэр ойлголт. Яг одоогийн нөхцөл байдалд бол Солонгост очоод төлбөр мөнгөө өөрөө олоод бүх юма зохицуулаад сурна гэдэг бол бараг боломжгүй зүйл болчиход байна. Ажил олоход хэцүү байна. За гадаад хүмүүсийг ер нь жоохон гадуургах хандлагатай байна те юмны үн өсч гэх мэтчлээ олон хүчин зүйлсээс болоод гадаад оюутан төлбөр мөнгө өөрөө олоод сурахад бол маш хэцүү болсон байна. Харин эцэг эхээсээ санхүүгийн тусламж авдаг те аав ээж нь төлбөрийг нөлөөд өгдөг, амжиргааны зардал дээр нь туслаад өгдөг. За эсвэл засгийн газрын зэтгэлэг авсан хүүхдүүд л ер нь Солонгост гайгүй толгоо өвдөхгүй яг хичээлдээ анхаарлаа хандуулаад сурч чадхаар байгаа нөхцөл байдал үүссэн байна. Тэгэхээр магадгүй хэн нэгэн таны таньдаг хүн те нэг 10 20 жилийн өмнө ч юм уу 7 8 жилийн өмнө сурж төгсөж ирчээд болдсон штэ, бүтдэн штэ, төлбөрөө өөрөө олж чадна штэ гэж яриад байгаа бол тэр тухайн цаг үе чинь л тийм байсан. Одоо бол тэр хүний сурж исэн цаг үеэс бол нөхцөл байдал шал өөр болсон учраас тэр хүний үгэнд автаж төлбөрөө би өөрөө олчих юм байна, сургалтын төлбөр төлж чадах юм байна, ажил хийгээд олчих юм байна гэдэг хандлагаас Солонгос руу явснаас болоод хүүхдүүд маш их шантарж гин. За тэгээд эхлээд явах чинь бас аягүй их мөнгө орно штэ. Тэгээд тэр мөнгөөрөө шатж байна. Тэгээд сэтгэл зүйн хямралтай болж нэг мэт аягүй муу үр дагаврууд гардаг байхгүй. Тэгэхээр Солонгос руу ер нь сурандаа гэж шийдэхээс өмнө тэр талын мөрийн судалмаар байна. Танд
таньдаг мэддэг хүн байвал асуухын тентгийн группээс асууж мэдэх янз бүрийн хүмүүсийн бичлэг үзэх гэх замаар ер нь судалж мэдмээр байна. Тэгээд ерөөсө судалж мдээгүй байж шууд яг Солонгост бол төлбөрөө олоод сурч болно гэдэг ойлголтыг тэгээд шийдвэр гаргаж болохгүй шүү гэдгийг бас хатуу анхааруулмаар байна. За дараагийнх нь болохоор амьдрах орчныг нь аягүй сайн судлах хэрэгтэй. За ер нь бол яг Солонгост тийж амьдарч чаддаг хүн чаддаггүй хүн гэж бол байдаг. За энэ бол миний яг хувийн цэвэр туршлагаас бол би ярьж байгаа. Миний харж анзаарснаар бол би Солонгост 5 жил амьдарсан. Тэгээд маш олон одоо хүүхдүүдтэй уулзаж ярилцаж харилцаж үзсэн хүний хувьас ер нь Солонгост амьдарч чаддаг хүн, амьдарч чаддаггүй хүн гэж байдсан байна гэдгийг би харсан байхгүй юу. Тэгэхээр та яг өөрөө Солонгост те сурч амьдарч чаддаг хүн мөн үү? Тэр одоо нийгэмсээ засан зогцоод төвчээд одоо бүх асуудлаа шийдвэрлээд амьдарч чадах хүн мөн үү гэдгээ эхлээ сайн судлах хэрэгтэй. За тэгээд судлахын тулд мэдээж аяллаарч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар ээж автайгаа ярьж зөвшөлдсөд за одоо Солонгос руу очиод хэд хэд удаа очиж үзэж харах хэрэгтэй. Хоол унд нь одоо ямар айдгийн ч гэдэг юм уу амьдрах гэж байгаа миний одоо хот те сурах гэж байгаа сургуулийн орчин ямар байна. За нөгөө л нэг ажиллах боломж нь хэрвээ ч гэдэг юм ингээд орчин тойрноо жоохон судалж мэдмээрээ. Тэгэхгүй барыг ээж аав нь Солонгос явж үзээгүй хүүхдүүд өөрсдөө зориг гаргаад Солонгосч төлбөрөө олоод сурна гэдэг зоригоор шууд анхудаа Солонгост очиод маш олон зүйлтэй тулгардаг. Мэдээж заримд нь агаар цаг агаар нь тохирохгүй, заримд нь хоол хүнс нь тохирохгүй, за заримд нь бүр ажлын ачаалал дийлэхгүй, ядрах гэх мэтчлэн асуудлууд зөндөө гардаг. Дээрээс нь Монгол цоо ирүүл байсан хүн Солонгост очиод агаарын өөрчлөлтөнд ч гэдэг юм уу ороод бие нүвддэг болдог хүн байна. За жишээлбэл Монгол жоохон бие нүвддэг байсан хүн Солонгост очиод өвдгөө байсан байна ч гэдэг юм ингээд айгүй олон зүйл тохиолддог л доо. Тэгэхээр яг бие физиологийн хувьд ч тэр сэтгэл оюун санааны хувьд ч тэр Солонгост ингээд амьдарч чадах уу үгүй юу гэдгээ эхлээд судалж үзмээр байна. Солонгосын нийгэм гэдэг бол бидний мэддэг K-pop, бидний мэддэг K-drama бол биш юм аа. Тэнд шал өөр амьдрал өрнжээдэг. Та нөгөө интернетээс харсан, YouTube-ээс харсан тий одоо киногаар үзсэн тэр болгоноо төсөөлөд очих юм бол маш том гар сохролтой уучраа. Тэгэхээр эхлээд өөрийн биеэр яг явж үзээд энэ улсад би амьдарч чадах юм уу чадахгүй юм хүмүүс нь ямар хандлагатай ямар хайрцаатай гэдгийг жоохон судалж мэдмээр байна. За зөв миний хаар бол жоохон Европ чиглэл дуртай Европын соёлд ингэж татагддаг тий жоохон тийм хүүхэд болвол ер нь Солонгост бол амьдарч чаддгүй. Солонгос ч юм бол маш тийм Аз үндэстэй Төв Азийн тийм соёлтой улс болохоор олон талаараа бол харшилдаг. За дээрэс нь нөгөө K-drama одоо K-pop энтер дуртай хүүхдүүд бас очдог. А гэхдээ очоод тэр нөгөө Солонгост амьдарч байгаа оюутнуудын жишгээр ажиллаа хийгээ төлбөрөө олох гээд ингээд 2-3 амиг хооронд зэрэгцүүлээд амьдарч байгаа тэр амьдралын ачааллыг дааж чадахгүй шантрах буцах тохиолдлууд бол маш их ажиглагддаг. Тэгэхээр тэр болгоныгоо бас судалж мэдмээр байна. Тэгэхгүй зүгээр л нэг гой дэлгэцээр харсан зүйлдээ итгээд явж болохгүй гэдгийг бол хатуу бас сануулмаар байна. Хамгийн хүмүүсийн орхитуулаад байдаг нэг зүйлийг би хэлмээр байгаа энэ. За би Солонгост очиод хэлний бэлтгэлээ төгссөний дараа би яах вэ? За дээрэс нь бакалавртаа орсны дараа би яах вэ? Магистртаа орсны дараа яах вэ гэд яг одоо тавьж байгаа зорилгынхоо дараагийн төлөвлөгөө буюу ойроо одоо нэг 4-5 жилийн дараах төлөвлөгөөгөө бас бодож иж сонгомоор байна. Тэгэхгүй манайхан за мэрэгчлээ нэг сонгоцсон болоод те за гайгуудаа ер нь ингээл яваал болгоол тэгэл нэг очиод нэг хэлний бэлтгэл сураал нэг үнсэн ангид ороод нэг чүү айтаатай ойлгосон ойлгоогүйгийн дунд чадсан чадаагүйгийн дунд ингээл явж идэг. Тэгжээтэл гинт төгсөх болдог. Төгсөх болохоор яах вүлээ гэд ингээс хамгарцдаг. Хэдий Солонгост бас хэдэн жил болцсон хүн ч гэсэндээ яг төгсөнгүүтээ би одоо юу хийх вүлээ гэдэг юм ацсан шалгаанд ордог. Мэргэжлэрээ ажиллах билүү? Эсвэл би Монгол явах уу? Эсвэл зүгээр энгийн хар ажил хийгээд явах уу гэх мэтчлэн олон сонголтын одоо урд зогсож идэг. Тэгтэл айл нэг сонголтыг нь хийлээ гэж бодоход тэр сонголтондоо урдчилж бэлтжиж одоо жишээлбэл мэргэжлэрээ ажилд ордог байх жишээ нэ тий. За Монгол явж байгаа гэж бодвол бас урдчлаад бэлтэх юмнууд байна штэ. Их мэтчлэн би ямаа ингээд бэлтэж амжаагүй байж ил нөгөө төгсөх цаг хугацаанд болол нөгөө визэн дуусголол ингээд маш их самгарддаг л да. Тэгээд дээрэс нь Солонгос анханасаа ер нь би мэргэжлэрээ ингээд төгсөөд ажиллана гэж бодсон мөртлөө ямар ч Солонгост ажиллах боломжгүй мэргэжлэр очиод сурчдаг ч гэдэг юм уу те. Ингээд дараагийнхаа ямиг бодоогүй байж ич өнөөдрийн сонголтыг хийхээр яг тулгаар асуудлууд өөр шийдэгдээд тэгээ ихэнх оюутнууд ерөнхийдөө нэг бол Монгол буцаж ирж байна. А нэг бол Солонгост хар ажил хийгээд үлдэж байна. Тэнд 4-5 жил
төлбөр төлөөд ясмахаа зулгаад сурсны хэрэг бол гардаггүй тохиолдол зөндөө байна. Тэгэхээр энэ одоо эрсдэлтэй нүүр тулахгүй тул яг одоо би Солонгос явах юм аа гэж шийдээд судалж байгаа үедээ за хэрвээ би төгсвөл яах вэ гэдгээ бодож үзмээрэн. Солонгост би төгсчвөл Солонгост би ажиллах уу? За ажиллах бол би ямар мэргэжлүүдээр сурах ёстой байлээ? Ямар төлөвлөгөөр сурах ёстой байлээ? Ядаж би айл хотод нь сурах ёстой байлээ? Айл сургуульд нь сурах ёстой байлээ? Сурж явах явцдаа одоо ямар төлөвлөгөөг гаргах ёстой байлээ? Гэх мэтчлэн юмнуудаа урьдчилж бодож төлөвлөмөр байна. Тэгэхгүй өнөө маргаашин ингээд хоол ундныхаа сонголтыг хийж байгаа юм шиг очиод тухайн цаг үед нь болно гэвэл тэр хүний нутаг бүх юм цаг хугацаа мөнгөөр хэмжигдэж байгаа. Таныг цаг хугацаа хүлээхгүй. Тэгэхээр та үнэхээр тэнд гоё амьдрмаар өөрийнхөө хүссэн амьдралыг биелүүлмээр байвал яг одоо Солонгос руу суръя да гэж бодож явах үедээ л миний яриад байгаа эдгээр зүйлсүүдийг төлөвлөх хэрэгтэй маа, судлах хэрэгтэй маа. Тэгжиж яг толгой дотор байгаа тэр мөрөөдлийнхаа амьдралыг та алхамаар биелүүлж чадна. Тэгэхгүй тэгэл Солонгост очиод цаг тухайд нь болъё, тухайн үед нь болъё гэдээ орхичих юм бол таны мөрөөдөж байгаа амьдрал бол нуруу унаад зүгээр л одоо тэнд байгаа бусад одоо хүмүүсийн айдлаар өнөө маргаашаа болгоод хитэн 5 төгрөг хураачи. За яаж игээл нэг болсон болоогүй ч хамаагүй нэг сургуулаа төгсчи. За нэг Монгол нэг байр машин хийчиж гэдэг юм уу те. Тийм л амьдралтай та болно. Гэхдээ яг өнөөдөр ингээд Солонгос сурыг гэж бодож байгаа ямар ч хүүхэд би зүгээр л нэг байр машинтай болоод ирье гэж бол төлөвлөдөггүй, боддоггүй. Гэтэл яг цаг хугацаа очоод тэнд тулхаараа нөхцөл байдал тэгж иргэдэг тохиолдлууд бол маш их хар мянган тохиолдол байгаа. Тэгэхээр тэр тохиолдлуудаас таны урьдчилан сэргийлэхийн тулд өнөөдөр энд ийм яриа сууж байгаа гэдэг аюул сайн ойлгоорой гэж хүсмээр байна. Тэгэд яг миний ярьсан энэ 4 зүйлийг бол заавалчгүй судлах ёстой. Энийг нэгийг судлаагүйгээр Солонгос руу явах юм бол явсан харамсдаг. Би ирэхээс өмнө тэгдэг байж дээ. Ингэдэг байж дээ гэд маш их харамсдаг. Тэгээд нэгэнд өнгөрсөн цаг хугацааг ухрааж болохгүй учраас тэгэл ямар нэгэн байдлаар хохирол амсаад үлддэг. За тэгээд эдгээр зүйлсээс гадна мэдээж хамгийн том судлах, мэдэх, бэлдэх ёстой нэг зүйл бол Солонгос хэлээ сурах. Ерөөсө Солонгос хэлийг орчинд нь очиод сурья гэж ерөөсөө хоошлуулж болохгүй. Солонгос хэлийг яг л би Солонгос очиод сурд юм уу гэд бэлдээд судлаа шийдвэр гаргацсан цаг мөчөөсөө эхлээд л ерөөсөө сурж явах хэрэгтэй. Сайн сургалтын газар очиод тэр топик оноогоо аавна уу, авахгүй хамаагүй ямар ч л байсан сурж л байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэнд Солонгост очсны дараа таны өнөөдөр энд сурсан Солонгос гэл тань маш их нэмэр болно. Зүгээр нэг очиод суръя да гэд очисон хүүхэд тэнд маш олон юмнаас хоцорж идэг. Бас маш олон одоо хэцүү зүйлтэй тулгарч идэг. За харин хэл устай хүн бол олон боломжийн эзэн болоод байж идэг. Тэгэхээр Солонгос явъя даа л гэж бодож байгаа хүмүүс эдгээр зүйлсийг ягштал судалсныхаа дараа за би яг Солонгос явах нь зөв үү? Эсвэл би өөр улс руу явах ёстой юу? Эсвэл би Монголдо сурах ёстой юу гэдгээ шийдмээр байна. Тэгэхгүй эдгээр зүйлсүүдийг бодоогүй зүгээр л нэг хар ухаанаар Солонгос л явчих гоё юм чинь. Эсвэл хамгийн ойрхон юм чинь эсвэл төлбөрөө олдсон юм чинь. За эсвэл би Солонгос кинонд дуртай, Солонгос хоолнд дуртай юм чинь гэдэг юм уу те. Солонгосын боловсролын систем сайн юм чинь гэдэг юм уу нэг юм өнгөц шийдвэрүүдийг гаргаснаас болоод очоод маш олон хүүхдүүд хохирж үлддэг шүү. Буруу шийдвэр гаргадаг шүү. Тэгэхээр энэ миний ярьсан зүйлүүдийг эхлээд судалчаад дараа нь Солонгос явах үгүйгээ шийдээрээ гэдгийг дахин хэлмээр байна. Энэ бол таны төлөө хэлж байгаа зүйл. Би өөрөө яг ингээд Солонгост очоод тий сураад төгсөөд ирээд ингээд Монголд амьдарч байгаа хүний хувьд яг өөрийнхөө эргээд харамсдаг, харсан үнцгүүдийг ирээдүйд Солонгос явах гээд бодоод сууж байгаа та нарт над чиг битгий харамсаасаа гэж бодсон болохоор бичлэг хийгээ сууж байгаа шүү. Тэгээд айл олох олон хүн бас түгээж өгөөрэй. Тэгвэл олон хүн бас буруу сонголт хийж алдахаас хамгаалах байх гэж би найдаж байна. Тэгээ манай бичлэгүүдийг тууштай үзээд гоё сэтгэлдээ үлдээж байгаарай гэж та нараасаа бас хүсмээр байна. За баярлалаа анхаарал хандуулсан.